Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom MyMobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Шүхрээр чамнэж басбон. Сайн байцгаана бүгдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яг одоо та бүгдийн өмнө аз жаргалтайгаар S-Band телевизийн Happy 31 нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочид маань хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Зочдоо та бүхэн танилцуулъя. Монголын дууны урлагийн pop diva хадагтай Алтан цэцэг. Энэ жил 35 жилийн хойгоо тэмдэглэсэн Наран групп хэмээх өнөр айлыг өдөртөн жолоодогч тус группийн гүйцэтгэх захирал удвал тузын дарга болт хэт
Өндөр гэгэний мэлмиг хийсний 390 жилийн түүхт ойн Даншиг наадмын найруулагчаар ажилласан Баттөмөр нарын дөрвөн гавьяад Хаби 31-ийн цочин хойморд тоглоллоо. За сайн бацгаано бүгдэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. За нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсан зүүн төрөнд маш их баярлалаа. 2025 оноо дүгнээд яриулаад бүгдээрээ сайхан 2025 хэр сайхан өнгөрөв, дурсамж хэр сайхан бүтв, ажил амжилт бүтээл хэр байв? Энэ жил бол манай Наран группийн үүсэн байгуулагдсны 35 жилийнхээ он баярыг ёслол төгөл төр сайхан тэмдэглэсэн. За 2025 сайхан жил. Худалдаа үйлчлэлийн салбарт олон жил ажиллаа. Бас нийгэмдээ бас жоох юм хий. За боловсролын салбараа ер нь дэмжээ. Боловсролын салбар бас тодорхой хэмжээний одоо бас хөрөнгө оруулалт шаардлагатай. Зөвхөн төрөхгүй хувийн хвшилч гэсэн хөрөнгө оруулалт бас шаардлагатай. 10 жилийн сургуулийн бас зохицуулбар барьж өнгөрсөн ашиглалтанд оруулсан. За эх жил бас багш ажилтнуудынхаа сууцыг барьж дуусгана. За ингээд 3 жилийн манай бас төлөвлөсөн одоо нийгэмдээ оруулсан хөрөнгө оруулалт, ялангуяа боловсролын салбарт хөрөнгө оруулсан юм маань ингээд бас амжилттай явагдаж байна. Маш том спортын нэрээ зохицолбор нээлттэй хийсэн байсан тийм ээ. Энэ бол бид бүхний мөрөөдөл мөн амлалт байсан. Олон жил бид нар бас нэг сайхан хамт олондоо ажилтнуудаа спортын одоо нэг зохицолбор бариад ашиглалтанд өгч юмсан гэж мөрөөдөж байгаад энэ мөрөөдөлтөд энэ жил хүрсэндээ бид бүхэн маш их баяртай байна. 2025 онд Монгол эх орноо маш гоё баруун аймагуудаар явж өөрийнхөө одоо тоглолтын бэлтгэл ажлыг буюу үүрэг нуур, толб нуур, хар ус нуур, за хар тэрмэсээр очиод хяргас нууран дээр очиж клипний зураг авахулсан. Тэгээ 26 он болвол монголчуудын ярьдгаар морин жил те одоо монгол хүн болгон мориод эдэлж үтдэг. Морин жилд одоо алтан цэцэг дууч ургацаа хураах гэж байгаа. Тэр л хамгийн том мэдээ энэ да. Тэгээд 8 цомгоо гаргана. За 8 цомгоо гаргана, мөн пенза гаргана. Ер нь бол уран бүтээлийн маш том тоглолт хийн гэсэн ийм зорилготой ажиллаж байгаа. Тэгээд 2026 он бол яг ингээ ургац хураах гэж байгаа учраас би бүр айгүй сэтгэл их хөдөлж байгаа. Тэгээд 12 сарын 12, 13-нд бас нэг ийм хөргөн концерт бас хийсэн. Тэгээд энэ тоглолтоо одоо бас энэ гаргаж байгаа цомог CD пенза одоо промошн бас цацаж хүмүүст одоо бас гоё танилцуулах юм үйлчлэг хийсэн. Алтан ургийн хэлхээ анх дугаар богд өндөр гэгээн зан газрын мэлмиг хийсний 390 жилийн өндөр гэгээн Даншиг наадмын нээлтийн арга хэмжээнийхэн зохиолыг бичиж ерөнхий найруулагчаараа ажиллаа. За тэгээд Үр хангай аймаг Арвайхэр хотод 3 өдрийн турш нэжгэр сайхан наадам Монгол хотол даяараа сайхан наадмыг тэмдэглэж өнгөрүүллээ. Мөн өнгөрсөн одоо их эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр энэ бол тусгаар тогтносон баярын өдрүүдээр 5 ТV 17 улсаас 22 шагнал хүртээд байгаа тэрё киногаа энэ телевизүүдээр бас цацаж одоо үзэгчтэй бэлэг барьж байна. Тэгээд бүхэл зүйл их сайхан жил өнгөрж байна өө. Сайхан байна. Уран бүтээл бүх юмараа сайхан ариун сайхан жил өнгөрсөн байна. За 26 онд бол одоо нөгөө олон шагналаа дахиад нэмэн штэ хаа. тийм байна. 30 болгоод хэдүүлээ сайхан. За манай нэвтрүүлгийн одоо өргөжлөө дараагийн шат бол дараагийн үе бол ингэдэг ерсэн зочдоо бүгдэнд нь зориулаад ийм гинтийн биелэг жижигхэн гинтийн биелэг бэлдсэн байна. За тэр гинтийн биелэг дотор бол одоо манайхны одоо бид бүхэнтэй хамтарч ажиллаж байгаа Mercy брендийн хамттан за тэгээд дотор нь бас нэг гинтийн жижигхэн ийм цаастай биелэг байгаа ш. Биелэг гэж ийм хөгжилтэй асуултууд байгаа. За тэрийгээд ихтэй нэг даалгавар өгдөг. Өөрсдөө олдог. Үйлдэл бүрээ үзэгсэлэнтэй байлгая. Еврошив. Дур булаам төгс дүрх. Түлип. Таны гол сайхан хувьсэл хийн. Эволүү дээр. Дөрвөн гавьяа тэрсэн. Тэгээ хоёр тэргүүний залуутай хоёр хүн сууж байгаа би тэр болоод. Өөртөө босъё да. Аа. За тань. За нэг нь оллоо. За энэ удвал захирлаа. За нэг нь ард ч юм байж магадгүй. За энэ батаах их байна. За дотор нөгөө асуултууд юу гэж байна? Таны гавьяа цолоор ингэрээ мэлахад улаан сарнаатаа угтан авсан нөхөртөө улаан цэцэг бэлгэлээч гэж урд нь хэлж байсан уу гинэ. Улаан сарнаатай угтаж авсан нөхөртөө
өөрөө цэцэг бэлгэлэгдэхгээ чи гэж хэлж ийсэн үү? Ах өөрөө санаачлагаараа сайхан бэлгэлвүү. Урд нь хэлж байгаагүй. Тий. Ахын санаачлагаараа бэлгэлсэн. Миний нэрийг бичсэн. Маш гоё юм улаан сарнаа барьж ирсэн. Наран группийнхээ 35 жилийн ойгоор мөн үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимынхаа 65 жилийн он баярын өдөр ерөнхийлөгчийнхээ зарлагаар худалдааны гавьяа тэмэх эрхэм хүндэт цолыг хүртсэн. Тэгээ яг ингээд одоо энэ гавьяатын одон тэмдэгэ зүүгээд ингээд байж явцдаа ерөнхийлөгч бол ингээд одоо таны Монголын худалдаа үйлчилгээний салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж танай одоо компани хамт олонны түүх 35 жилийн баярыг одоо танд хүргэе гэл гоё ингээл хэлж яхад үнэхээр ингээд баярын нулимс бол яалтчгүй гарч исэн. Гараад ирсэн чинь манай одоо хамт олон одоо цуглаад маш гоё өгтөж авсан. Шинэ он өгтөх гэж байгаа энэ мөчд бол хамт олондоо шинэ оноо сайхан өгтаарэ. Ингээ эх ондоо бүгдээрээ хамтдаа илүү өндөр амжилт гарганаа гэж ерөөж байна. Ерөөл болоо. Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нүсэд төвчрөл донд та цагийг хэрхэн зугаатай өнгөрөөдөг вэ? За ер нь одоо төгжрөл одоо хийдэг зүйлсээс хаваалцсан үү те. За энэ асуудлын донд би их зугаатай өнгөрөөж байгаа. Машинда сайхан дэлгэцтэй. Тэгээд тэргээр уг нь ингээд бөглөрөөд явхлаа жоохон бухимдаад цагаа хараад бухимдаал за 2 цаг явлаа одоо 3 цаг явах гэж байна гэл цаг мэдхгүй Netflix үзэл кино үзэл тий ямар хурдан ирчих вэ гэд яг зугаатай өнгөрөөж байгаа. Нэг ихний ангийн үдчихдээ ирчихээ бараг дахиад жоохон ч төгжирдэг байх. Арай хурдан ирчихв. Арай хурдан яваад ирчихв. Төгсрөлийн талаар нэг ганц бас хэлмээр юм санагдаад байгаа. Би ч одоо уугуул Улаанбаатарын хүн энэ төрж өсөөл боловсрал аваад тэгэл одоо ажил хөдөлмөр эхлээл явж байна. Төгжрөл бол бас их саад болж байгаатай ажил амьдралд бүх юмд. Тэгээ одоо бас нэг гаргалгаагаа манайх нэг зөв гаргах бол гайгүй шийдэж болохоор юм байна. Ялангуяа одоо бидээс одоо гадаад мэдээ явна Бангкокийн төгжрлийг үзсэн. Тэгээд өвлийн олимп үзээд одоо Ванкуверт явж байхад бас бүгд төгжрлтэй байлаа. Гэтэл энэ асуудлаа шийдсэн юу гэхээр тэр нэг Sky Train-гээ хийгээд Sky Train-нэрээ тэгээд цахилгаан одоо хурдан галт тэргээр хот дотроо шүлжиж байгаа. Дуу чимээ авахгүй цахилгаан учраас утаа бохирдол байхгүй. Тэгээд замыг бол бүглэхгүй. Замны тэнэг болон одоо баг нь босгоод тэгээд дээр нь хоёр тишээ баруун тишээ яваад ингээл манайхан бас метро гэхэлэр метро бол их үнэтэй газар ухаа айгүй үнэтэй. Газар дотор агааржуулалт хэрэгтэй, цахилгаан хэрэгтэй, маш их зардал ордог. Бас дээр нь янз бүрийн одоо дүүжим янз бүрийн юмнууд бодоод байна л да трамвай гээл. Тэр нь хамгийн гоё шил миний бодлоор тэр зардал мөнгө хурдцтай бол тэр хурдан Sky Train. За албаны цэг их чи асуулт өгч байна. Надад 2025 оны шинэ жилийн урилганд дарагдах тоолондоо та амандаа ямар дуу аялах төлөвлөгөөтэй байгаагаа цээл хоолоогоор илэрхийлээч дуулаач гэж байна. Ер нь худлаа юм цаагаараа дуулуулах гэдэг шүү дээ. Ер нь дуулаач л гэж байгаа юм байна. За би тэгээд маш гоё шинэ жилийн шинэ дуу бэлдэж ирсэн байгаа. Зөөлөн цагаахан цас Бодрон босар сэтгэл дүргээд энэл цас Бодрон босар миний хайрын дуугчан хүргээ. За Батахын асуулт. За миний ингэж байна. Нутгийн аялгаараа ярьж үзүүлээч ээ. Өөр хангаа хүн биздээ. Хэр их гаа гээд засахын тулд хэдэн жил үр ашиггүй хөдөлмөрлөөд байгаагаа нөгөө ярина уу гэж байна. Нутгийн аялга тэгээ өөр хангаахан бол яг гаа дууддаг л гэдгийг. Тэгээ гэхдээ би бол арцсангуу бас гайгүй байсан. Ихтэй л бас нөгөө гаа дуудаад идэм шиг байлээ. Нөгөө оюутан байхад төрийн сошиалд Балжирын догимдгуун 10 амраг гэдэг өгүүлгийг унших боллоо. Тэгсэн чил 10 амраг гэсэн чинь
гаа дутчиход болдгоо. Тэгээ нөгөө багш маань нөгөө дэрийг засаал гаагаа багсгаа гэл ингээд нилээн тэгэж тэлжсэн. Тэгэхээр бас нутгийн аялахтай юм шиг байгаа юм л да. Тийм юм шиг байна. Тэр нэг гаагийн одоо гаа дуудна гэсэн үү? Тэр аялал байдаг юм. Тийм одоо амраг одоо юу гэдэг одоо гаа юу дуучаад идэв шиг байна. Амраг хог мог гэд ярьчихдээ юм шиг. Тэг ивлэгч нь илүү тооцсон юм шиг. Тийм байдаг юм. Би хацсан гайгүй шүү. Өстө анзаарж байгаа юм байна. Амраг гэж ярих хэрэгтэй. Тэгэхээр тэр амраг гэчээд гэдэг ч юм уу те. Зүг. За тэгэхээр ер нь бол нэг удаагүй нэг тийм хэцүү байгаагүй гэж шүү. Бэлдсэн сэтгүүлч манай өөр хангаа хүн болтой. Адилхан өөр ангаах үстэй тэрийгээ. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл мерси. Өөрийгөө гэрэлтүүлье. Суворовский. Бусдаас үргэлж нэг алхмын урд. Сико. Одоо тэнд харагдж байгаа дартсыг харж байна уу? За тэр дартс руу нэг хүн 2 удаа сум шийдэх боломжтой. За гол зорилго бол тэн дээр байгаа оноог онох зорилготой биш. Тэн дээр байгаа зургийг оно. За зургийн ард нэг бол манай юунд итгэгч нарын гарын бэлэг бий, нэг бол шийтгэл бий. Тэгэхээр одоо чамайг шийтгэл. 2026 оны босгон дээр 25 оны сүүл дээр хэн хамгийн язтай ёндоотой байх нь гэдэг хэдүүлээ нэг сайхан үзэх нь. Хопа. За ер нь та ер нь шиддэм юм тий. Хопа. Ава. За хоёр нөгөө нэг чихэр. Суба. Ава. За хонх. Арга 3 сонголт байна да хаа. За Чихэр, засан үн, хонх. за засан үнийн авъя. Засан үн. Засууны ард бэлэг байгаа гэж тооцоолж байгаа юм байна. Та өөрийн нууц авьяасаа үзүүлнэ үү? За их бодож байгаа дэчтгүү. За танд бодох Хугацаа өглөө. Заахтай гэж. Ээч. За эхний шийдэл. Чихэрэхэд чихрүү Чихрээ өглөө тий. Оо яана. Би чадахгүй. төмөрлөө төгөлөө. Аба. Санта. За сантай. За бас уучлаарай шийтгэл байна. Яа. Иймэрхүү юмуд ард бас эвгүй юм байгаа гэж хэлж байсан баг. Шинэ оны минь Бэлэг төргийа. байгаа шүү. За шинэ оны минь төргийа гэсэн үгийг ууртай, баяртай, орсон, сандарсан, гайхсан 5 өөр янзаар үзүүлэх юм байна. Шинэ оны мэндийг дууртайгаар хэлсэн эвгүй бах те. За. Шинэ оны минь төргий. За баяртай. Шинэ оны минь төргий. Орсон гинэ. За тэгэхээр ч амар юм. Шинэ оны минь төргий. Хүлнийхээ байрлалыг сольчихсон. За гайхсан. Шинэ оны минь төргий. За юм бол гацуурлуу төглөө. Оо За ингэ. Танд 2 сонголт өгье. Засан охин, гацуур. Гацуур байх. За шийтгэл байна. гарын бэлэгтэй шүү энэ. Байга шүү. Үгүй. Ер нь бол гэхдээ бэлэг байгаа шүү. Бэлэг байхгүй нь хоёр лөөрдөд байна гэж бодов. За шийтгэл мөн адил. Би бол одоо энийг таныг их амархан биелүүлчих болов гэж бодож байна. Бас нууц авьяасаа үзүүлнэ гэж байна. За өөртөө байгаа нууц авьяас. Би бол таныг бол одоо судалгааны дагуу их хайхалтай сайхан зурдгаа гэдгийг бол мэдж авсаа. Мэднэ. Тэгэхээр одоо шууд тэр авьяасыг үзнэ гэдэг хайрна да. Ер нь зурх дуртай юу? За ер нь хонхлоо төглөө. Аба. За ер нь гуруулаад хонх юм. За ихч бол 600 батах нууц авьяасаа бодож байна. За таныхаас мөн адил нууц авьяас. Тэгтээ хамгийн одоо боломжит хурдан хугацаанд биднийг гайхшруулах мөн манай үзэгч нарыг гайхшруулах юм нууц авьяас. Хийдэг одоо ажил гэсэн. Одоо хамгийн сайн гарын одоо гарт үйж идэг ажил байдаг шүү дээ. Би бол судалгаагаар таныг юу хийж чадахыг мэдж байгаа өөрөө дотроо. Тэр ичээл төхүүлээд байна шүү дээ. Одоо нууц авьяас гэр одоо за ингээд дуулж бүжиглэн одоо шүлэг уншин ингээд хүмүүс бол мэдчихэж шүү дээ. За юу л багдгүй гар. Яг энүүхээр гарын дорох материалаар гэж байгаа. Одоо ингэж байгаа. Тэг ингэж ингээд их амархан. Эйгүйсэн. Одоо энэ. За бүгдээрээ л хийх гээд үз. За ингээ аюу орлоо. Одоо ингэж байгаа. Ингэхдээ баруун гараа хатгаа ингээд хоп. Айгуусан жижигэр нэ тэр. Одоо юу яагаад вэ? Ингэхдээ та энийг хатгана. Ингээд тийм ингээд. Тэг. Нэг юу болох юм бэ? Тэгвэл ингэж авч. За батахын нууц авьяас. Энд бол сайхан шинэ жилийн гацуур Ямар бид бий боллоо.
За би гацуур сугалсан. Тэгээ гацуураа зурчих. За. Манай студид дэх шинэ гацуур ахин мэдлээ. За одоо бид нар чи одоо нэг 2 гацууртай байгаа. Одоо 3 гацууртай. Ингээд 4 гацууртай боллоо. Манай студид хамтдаа. Шийтгэлийн амжилттай сайхан биелүүллээ. Баяр үргээ. Одоо захирлын маань бас бүтээлүүдийг бүгдээр одоо анхаарал хандуулж тэр дэлгэцэн дээр одоо зурсан зурагнууд маань судалгааг бол нэлээ хийлээ. Абстракт найзуудтайгаа нэг өдөр студид очиж зурсан байхгүй. Тэгээ тэн дээр зурсан. Би бас хэлээд байгаа юм. Ийм аюустай юм чинь чи чөлөө заваараа тий. Бас нэг жоох ингээд ганц зураг зурчихчээ. Дараа нь нэлээ хэдэн зураг болвол дагаалал тэгээд үзэсгэлэнгийн гаргая гэж яриа л. Ер нь бол хятадтай нэг тийм бодол ажил байгаа юм байна. За энийг ингээд Хэлээ. алга болгондоо үлийн штэ та нар. За. Билэгэрэ. Чанга үлээ. Тэгэхгүй л алга болох. Залуу. Алга болохгүй л байна да. Алга болохгүй л байна да. Тэгэл үлээ болгодог. Яг алгалгасан. Бас чи ястар нууц авьяасан да. Үлийн биш одоо. Тэнч төсөөлөөгүй. Одоо хаанаас гаргаж хөө залхига хэлнэ. Төгсгөлийг Үргэлжлүүлээ дараагийн 31. Ирчүүдтэй зориулаа. Шийтгэлээ сайн хийсэнд нь баярлаа гэдэг ирчүүдтэй зориулж өгч байгаа. За бай. За. За баярлаа. Төсгөлчүүдтэй болохоор Пунтрома брендийнхаа бүтээгдэхүүний дээжийг бэлгэлж байна. За байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн тэгч бас Наран группийн маань Пунтрома брэнд. Пунтрома. За би бол энэ дамаатай бол сайн мэдээд байгаа юм. Ирчүүдийн яг хэрэглээнийхээ брэнд болохоор Пунтромынхаа талаар бүсгүйчүүдтэй хэлэхэд энэ яг ямар брэнд одоо яг тайлбарлыг гэх нь эмэгтэй хүнээс чинь бас хол болохоор мэдэхгүй шүү дээ. Бас бид нар чинь дулмиг шүү дээ. Пунтрома бол Испани хувцсны брэнд байгаа. Испани бол ер нь дэлхийн хувцсны зах зээл дээр бас дээгүүр одоо Zara гээл том брэнд ээж гэн, Massimo Dutti гээл байж гэн ингээд Испани одоо маш олон хувцсны брэндүүд дэлхий дээр ноёрхож байдаг. Үүний нэг нь бол Pунтрома гэдэг эмэгтэй хувцсны брэнд байгаа. Пунтромаг бол би өөрөө Испанд явж байгаад өөрөө тэр дэлгүүрээр ороод хувцас аваад одоо тухайн үед ингээ аяллаар явж исэн болохоор аяллаа одоо энэ кэшүүл өмүүд цамц тэр аваад тэрийгээ бол маш их салахгүй удаан өмссөн. Тийм болохоор энэ ер нь их өмсөн юм хэрэглээтэй хувцастай брэнд байна гэд тэгээд тэрийг бол ингээд сонголж Монголынхаа хэрэглэгчдэд бүсгүйчүүдэд зориулж оруулж ирсэн байна. Өөрийн биеэр ер нь мэдэрч тэгээд мэдрэмжээсээ цааш нь бүсгүйчүүдэд зориулж оруулж ирсэн. Пунтрома дээр бол офис, casual, sporting гэсэн ингээд бүхэл төрлийн хувцснууд байдаг. Гоёлын хувцастай ингээд маш өргөн сонголттой юм брэнд байгаа. Тансаг мэдрэмж эмгтээлэг төрх Пунтрома. Таныг тодорхойлох дүр төрх DS Дамат. Амьдрал бол аялал. За энэ Батахын мэд байна. За энэ удуулагчийн мэд байна. За энэ албан тусгачийн мэд байна. За энэ таны мэд байна. Монголын худалдааны салбарт өвөрмөц хэв маяг бүрдүүлж худалдаа үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, боловсрол, үйл хөдлөх хөрөнгө зэрэг салбарын компаниудыг нэгтгэсэн мянгаад ажилчтай, шижгэнсэн ажилчтай Наран группийн хатан ухааныг удал захирал хэдэн жилийн нөр их хөдөлмөрөөрөө бүрдүүлсэн юм болоо гэж хүмүүс ихэд сонирхдаг ажээ. Түүний хөдөлмөрийг Монгол улсын төр засгаас өндрөөр үнэлж Монгол улсын худалдааны гавьяат ажилтнанд цолоор шагнасныг Happy 31 онцолж байна гэж. За ингээд 1990 онд Монгол улс социалист худалдаа одоо ингээд байхгүй болоод дэлгүүрийн лангуунууд бүгд хоосон ийм үед одоо манай нөхөр өөрийнхөө мэрэгжлийн дагуу үүсгэн байгуулсан Наран хэмээх компанийг үүсгэн байгуулад 1990 онд арчилтаа одоо чицүү үүсгэн байгуулсан компани ба энэ жил 35 жилийн ойгоо тэмдэглэжээ.
35 жилийн хугацаанд бол бид нэр Монголынхаа хэрэглэгчд дэлхийн одоо хамгийн чанартай, дэлхийд танигдсан брендийн одоо бараа бүтээгдэхүүнийг Монголд нутагшуулах одоо ийм үйл ажиллагааг эхлүүлж Монголын худалдаа үйлчилгээний салбарт чанар, стандарт, шин соёлыг тогтоосон гэдгээр манай хамт олон бол бахархдаг. За энэ одоо 35 жил тасралтгүй яг ингээд нэг бизнесийг ингээд тууштай ингэж хийсэн гэдгээрээ бид бүхэн бас бахархаж байгаа. Түүнээс биш одоо ямар нэг юм хийж аваад замын дунд нь бол орхиогүй бид нар. За ингээд одоо бусад компаниудыг ингээд түүчээлээд, төрүүлээд, манлайлаад одоо манай Монголд бол дэлхийн одоо бүхэл одоо орны хэрэглэгчдийн хэрэгэлдэг бүхэл одоо бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бол өргөн сонголттойгоор ийм бий болсон. Энд бол манай компани зохих хувь нэмрээ оруулсан гэж ингэж бахархт юм аа. Таны онцлог мэдээ, оны онцлог мэдээ 2025 оны Наран группийн будгийг ханхалсан спорт цогцлолоор үүдээ нээсэн байна. Наран группийн түүзийн дарга болдог чөлөө цагаа ном уншихаас гадна спортын дахимд фитнесээр хичээлдэг нэгэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлж чадвал эрч хүчтэй амьдрна гэдэгт итгэдэг. Тэрээр Наран группийн ажилтнуудын эрүүл аж төрхөд анхаарч 35 жилийнхэн он хүрээнд спорт экспертийнхаа үүдийг эзэн Чингисийн төрсөн өдрөөр нээснийг Happy 31 баярын хөтөлбөр онцолж байна. Өөр нь спортод хайртай. Сагсан бөмбөг залуудаа их тоглодог байсан. Оюутан баах их тоглодог байсан. Бас тэгээд одоо бол ширээний теннис тоглоно. Тийм л спорт сонирхдаг. Юун төрөнд одоо спорт хайртай бүх хүмүүсийн зүгээс баярлалаа дагснаа илэрхийлье. За алдаа хичээлээ. За дуугчмөг ертөнцөөс хизээч зодог тайлахгүй гинэ. За залуу үеийнхэндээ үлгэр жишээ яваа. Энэ оны онцлог уран бүтээлчээр Монголсын гавь жижигчин алтан цэцгийг нэрлэхгүй бол алдс болох үе цаа гэн баярлаа. За тэгээд маскарад шоугаараа энэ оны уран бүтээлийн хаалтаа хийж байгаа поп хатагтаа маань эх жил уран бүтээлийн шин тесрэлтүүдээр фэнүүдтэйгээ уулзаж хөгжмийн ертөнцөөс мартагдах шахсан CD гэж. За Пянцны одоо шинэ 90 үеийг эх ондоо эргүүлэн авчрах төлөвлөгөөтэй байгаа сурагтай. Айлчилж буу 2026 Алтай гавьяатын уран бүтээлийн онгод хэмэр асгарсан жил болох нэ. Баярлалаа. Үнээр яг тэгэж гоё өөрийгөө бас айгүйх тэгэж асааж байгаа. Одоо нөө шоунууч ингээ гаргаа орхичдаг. Тэгээд тэднэр нь биднэр дээр айгүй хэрдэг. Тэгээд ингээд тэр залуучууд айл болох одоо хөгжмийн ертөнцид өөрийнхөө төр төрхийг дуу хоолойгоо олоод ингээ яваасаа гэд олон жил ажилласан учраас зэрэг туршлагаараа одоо тэд нартай нэгсэндээ багшилж байгаа юм л да. Гэхдээ яг ч нөх хэдхэн л тооны л шавнартай. Тийм олон бол 100 муу шавнартай багш хүн бол бас биш шүү дээ. Жүжигчин найруулагч, кино зохиолч гээд урлагийн салбарт хийж болох бүгдийг нь л гүйж яваа, хийж яваа. Монгол Улсын гавьяач Баттөмрийг энэ оны хамгийн хувь ёроолтой буюу төрсөн нутаг төрүүлж өссөн аав ээжийн ачийг хариулсан хүнээр тодруулахаас өөр аргагүй боллоо гэж байна. Учир химээвээс Орфей театрын бүтээл, Уйхвагийн зохиол, амьдрахуу драмын жүжигийн Фүгүүгийн дүрд тоглосноос араас төрж өссөн Үрэнгай аймагт очиж анх дугаар богд өндөр гэгээн зан удсны төмөн үлзий хийсний 390 жилийн ойд Аншиг наадмын нээлтийн зохиолыг бичиж ерөнхий найруулагчаар ажилласан нутагтаа Илгэн Садан Монгол төмнөө баярлуулсан энэ номинаци эзэн болоход болцлыг хангахад гол нөлөө үзүүлсэнд баяр хүргье гэж байна. За өндөр гэгээн зан 6-ын тухай амьдралаар одоо бас бүрийн хэмжээний уран сайхны кино хийх юмсан гэсэн одоо мөрөөдөлт хийж яваа. Тэгээд энийг бас буддийн шишний шүтлэгтэй маш олон хүмүүс бол одоо дэмжиж байгаа. Тэгээд энэ их томоохон төсөл болох байхаа гэж одоо бодож байгаа. Их том хайртай төсөл болох юм байна. Энэ маань одоо бүрийн хэмжээний уран сайхны кино болох бүхэн ажил нь сайхан бүтгэл 26 онд тийм ээ. Тэгээ өөрөө заарэ. За энэ мэдээг бол одоо манай нэвтрүүлгийнхний зүгээс Happy 31-ийн зүгээс бүгдэнд нь дурсаж байгаа. Урсгал болоод 2025 оны дурсаж яваар энэ өдрийг бит хоёрыг бас санаж авахгүй хоёрыг айжиж билээ. За дараагийн болон бол одоо манай Happy 31 нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа аж аргалаа хуваалцсан. Оройндор ажилладаг хамтрагч Жүр брендийн махны маань болон байгаа. Амсаад манайхын доторх найрлагын таахын
Ингээд Манай эндээс жүр үрчин сая энэ жил маш том гоё шинэ үйлдвэр нээсэн шүү дээ. Саяхан. шинээр үү. Тий, саяхан үйлдвэр нээсэн. Маш том үйлдвэр нээсэн. За тэгвэл одоо найрлага юм. За. Улан Хоёр бичээс тий. эхлэе. За би найрлага юу юм бэ? Найрлага нэр нь. За энэ дотор бол нь шүү дээ тий. Арц байна. Оо. Тийм байна. За энэ лав кокос байна. Кокос байх шиг байна. Кокос. За. Байна. Бай шүү. Эмэгтэй хүмүүс ийм актер ерөөсөө амтлаа л мэдчихдэг. Босолдохгүй би бол арцаа бол таних байх. Кокс Арц мокс. байна. Тэгээ хамгийн гол нь бол нөгөө эн чинь нөгөө арцтай гэдгээрээ онцлог онцлог бол баггүй юу, тийм ээ. Тэгээд кокос байна. Тэгээд энэ чинь таар. За зүг. таараар амтлсан байна. Тэгээ ерөнхийдөө бол зөв тал. Арцтай байлаа хэрчим. За. Ямар ч асуудалгүй таад чинь. За. Таних ч энэ тийм бай ягаан. За тэгээ. Зөв дараалал хэл. Тийм. Өнгөнд оруулах юм. Өнгөнд оруулах. За юу вэ? Ерөнхийдөө энэ тортын бол уг нь бол нэрстэй билүү гэдэг юм байна. Нэртэй. Тий, нэрс. Нэрстэй. Нэрстэй. Тэгэхээр нэрс байна. Тий. Би олоогүй ахчихсан хэлээ өгч. Энэ бол нэрстэй билүү гэдэг юм байна. Би их нэрсэн тусдаа ус үзэн байх шиг байна. Ус үзэн. Ус үзэн байна. Нэрс байна. За, ус үзэн байгаа юм байна. За нэрс. Нэрс байна. мэдээж За, байгаа. Тэгээд юуны жимсний крем байна да. Крем бол байгаа. Энэ ойл бас зайлтай энэ ойлгомжтой юм байгаа юм. Нэрстэй байна. Кремтэй байна. Тэгээд энэ жимс байна. Ус үзэн байна. Бол гэрэм байгаа нь. Өөр янз бүрийн амт таахгүй. За нэрстэй байлаа өрчин. Бас л сайн тааж нь. Би бол одоо бас ялгахгүй л ах бол. За. За алдагч юм. Мэдээ шоколад хэлж юм. Хэлэхгүй юу? Гурил, крем. А би хэлэх юм уу? Илсэн чихэр. Айсан чихэр, гурил, мэдээж крем, шоколад тий. Тэгээд одоо крем, тэгэл мэдээж хөөлгөгч орсон байх гэж бодож байна. Тийм энэ одоо байгаа л үнэ. Буудаан гурил байна. Тийм Байж онцлог нэг юм байна. Онцлог юм хэлсэн шоколадтай. Какаотой юм байна. Самартай юм байна. Какаото. Самар уу? Самраа байна. За батаах их. За тэг гурил, сахар, крем, өнгөрөө, сироп, өнгөрөө. Улаангийн. Өнгө оруулагчдад өгдөл орсон байна дөө. Их гоё амттай. Үзэлцэн юм шиг юм уу? Гүзээлцэн юм. Тийм наа чи үзэлцэн харагдаад байна. Тэр батаах дээр ер нь Их гоё амттай юм байна. Угаасаа. Хоёртой орц бас нэлээд их байна. Нилээх өнө. За тэх баха. Тэгэл Аргагүй. аргагүй. Их л гоё амттай юм байна. Хүрэн хилэн бялуу гэдэг юм шүү дээ. Хүрэн хилэн бялуу. Гинэ. Тийм хилэн. Бэлэжихэр амтлаг крем, бясалгын крем, бусдаа өндөг, буудаан, гурил. За ийм амттай бялуунууд байх нь. Ер нь амт шинтийн хувьд бол асуудалгүй шүү дээ. Манай жүр бол Янзын гоё. янзын гоё амттай бүгдээрээ. За бялууны амтыг бол ерөөсөд орхноо. Батаахыг л угаасаа л ер нь хэцүү. Ястай хамгийн хэцүү байв. Өстө хамгийн хэцүү таарсан. Сүүлийн тэмээний ачаа хүндэж байна. Шингэн жимс, гранин. Бага сахартай ч илүү амттай. Big Ports Original Cola. Таны баярын ширээг жимэх төгс сонголт Bottega. Манай нэвтрүүлгийн хамтрагч жүр үр бренди маань Cupcake. гарын бэлэг капкейкийг бэлэг болон барьж байна. За бүгдээр энийг гэрте очиод бүгдээр бас л За. орцын тагаал идээд байгаа. Ямар гоё. Баярлалаа. Шинэ жилийнхаа өдөр шийдэг маш олон ёс заншлын үд юм. Бид нар нөгөө цагаан сараар ёс заншлууд хийдэг шүү дээ баяруудаар. Тэрнтэй адилхан аюул сонин өрмөц ёс заншлууд бий. Тэр ёс заншлуудтай холбогдсон тийм зурхаа байгаа. Тэгэхээр одоо манай зочид маань өөрт таалагдсан зурагнуудаа сонгохын зураг. Нэг хүн авцаж болно. Зураг сонголт нь. Иймэрхүү зургнууд байна. За эндээс одоо өөрт таалагдсан зураг сонгох нь байна. Ийм цэцэг нарчнаа байна. За та цэцгийг сонгож байна уу? За ийм урт үстэй сүгийн зураг байна. Ийм найтаж байгаа хүүхдийн зураг байна. За ийм Ласагийн алтаад. За Яаж урд өстэйг одоо хийн сонгох юм бэ? Одоо ер нь давхцаж болно шүү.
таасан. За чам цэцгтийг нь өгч. За уртустыг нь би авчих. Бүгд хоёрлаа. Энэ яг батаа. Яг таарна. За яг тийм байна. За зураг сонгосон найтай жив хүүхдийг сонгосон Батаах сонгосон тийм ээ. Найтай жив хүүхд. За найтай жив хүүхдийг сонгосон та 2026 онд аз жаргалаар бэлхах нэгууртай гэж байна. Болгарчууд шинэ жилийн ширээний ард баяраа тэмдэглэж буй хүмүүсээр найтайх нь эх он аз жаргалын өрөөл гэж үздэг. Тэр ч байтугай баярын ширээний ард найтайс нь тэр азтай хүнд эх оны хамгийн анхны төл малыг бэлгэлдэг уламжлалтай гэж. Болгарчууд ширээ төр зугаар найт. Болгарт очивол ширээ төр зугаар найтайгаа дахид төл малтай дөрөв. Тийм байна. За 2026 бол он болоод аз жаргалаар дүүрэн байх нэ. Бүх юм За хар үсхийт. Хар үстийг хар үстэй. урт хар үстийг одуулагч сонгосон байна. За одуулагчийнх. Сонгосон та 2026 онд амжилт бүтээлээр дүүрэн байх юм байна. Шотландчууд гэртэн шинэ жилээр хин ихэлж зочлон эх жил тэр айлын амжилт бүтээлээр ихээх нь хамаардаг гэж үздэг юм байна. Ялангуяа хар бараан үстэй хүн бэлгтэй ирвэл аз хиймэр дүүрэн байна гэж үздэг юм байна. Яг шинэ жилээр хар бараан үстэй хүн ирвэл Хар үстэй хүн Шотландд зочлоор ирэх юм бол за нэг аз жаргалаар дүүрэн хүн ирж байна гэж ярих нь. За 2026 он таны хувьд бол амжилт бүтээлээр дүүрэн байх нэ. За тоор модны мөчөр сонгосон. Анч. За тоор модны мөчөр сонгосон да 2026 онд хамрын хайнад ховорхон хүрэх нэгууртай гэж. За ийм мөчөр болчихоо эрүүл мэнд тийм ээ. 26 онд бол даахгүй л гэж. Хамрын хайнад ховорхон хүрэх нэгууртай Вьетнамчууд тоор модны мөчрийг эрүүл инх урт удаан наслахын бэлгэдэл гэж үздэг. Шинэ жилийн шөнө бие биедээ тоорын мөчөр бэлгэлдэг уламжлалтай юм байна шүү. Вьетнам улсын хүмүүсийн ёс уламжлал байх нэ. тоороор их баялаг хэд болох тийм. Ханаад бол нөөвл юм байна. Лаа сонгосон та 2026 онд аз жаргалаар бялхах нэгууртай гэж байна. Оо бас гайхалтай сайхан. Шведчүүд шинэ жилээр лаас ахын эх хонд аз жаргалыг дуудана гэж бэлэгдэг. Лаа нь хэдий удаан жаргах тусам эх жилдээ тэр лаг асаасан хүн төдий чиний аз жаргалтай байна гэж үздэг юм байна. Тиймээс шведүүд шинэ жилийн өглөө эртлэн босч гигэн Люсигийн гүүрэн дээр очиж 8 ширхэг лаа асаах юм. Оо ямар гоё юм. Тэгэхээр одоо шинэ жилийн өглөө нарны гүүрэн дээр очиод 8-ыг асаагаад 8-ыг асаагаад аз жаргалаа дуудах байна. За баярлалаа. Ямар За гоё энэ юм зурх бэ. 2026 оныхын зурхаа Ороо орны зурсаанууд Хар ус сургуулах юм байна. тэгээд айл болгонд руу зочноор ороод Асаа дээ та. цаавстай үсээ хараа будаад хүрээдэг ижлээл. манайх энэ хоёр байрлаж байгаа хоёр гацуурыг харж байгаа шүү дээ тийм ээ. Энэ дээр байгаа энэ автогритэн дээр манай ирсэн нэвтрүүлэгт маань ирсэн бүх зочдын маань 2026 оны хүсэл, зорилго, мөрөөдөл байгаа. Энд чинь ингэ бичээд байршуулж байгаа. Манай хоёр дүүрсэн хэмжээ тийм. За тэгээд энэ бичсэн мөрөөдлийн, зорилгыг 26 оны яг өдөрт эргэж дэлгээ та бүхэн уншиж танилцуулах. Оо Тэр гоё яваад за энэ биелсэн байна. Энэ арай биелж амжаагүй байна гэдэг шиг. Тэгэхээр манайхныг ирсэн зоч та бүхнээ энэ зорилго мөрөөдөл бүх юмаа бичээд манай хоёр студийн гацуурыг чимж өгөөч гэж хүсэж байгаа. За ямар. Дэлхийд дээр хамгийн гоё чимэглэлтэй гацуур болчиход байгаа. Ер нь бол. За тэгээд нэвтрүүлгийн хамтрагч Жүр Өрбөрөөдийнхэнтэй маш их баярлалаа. За хуваалцъя. Зөвлөгөө олцъя. За тэгээд Наран группын 35 жилийн оюун жил төхөж байгаа. Наран группынхаа бүх ажилчид, бүх хамт олон бүгдэнд нь 35 жилийн оюун баярын мэндийг хүргэе. Бас гранийн жүүсээр бас баярлаа. Хамтарч байгаа юм байна. За сахарын агуулмч хамгийн багтай Big Port Classic Colo, Италийн алдарт Bottega брендийн Орглон Дарс. За тэгээд Туркийн алдарт Damat брэнд, за Puntrama брэнд, Swarovski, Mercy Өөрчүүд юу байна? Seiko, Tulip, Eolodream, Euroche яа дандаа бид нар чинь дандаа гадаадуудтай хамтарч байгаа шүү. Бүх хамтарч байгаа, бүх юм тэтгэж байгаа, юм тэтгэж та бүхэнд бүгд маш баярлалаа. Эх хонд ажрал хамгийн сайн авахыг хүсээрэй. Яг одоо манай зочид маань 2026 оны хүсэл зорилго тэмүүлэл мөрөөдлөө бичээд манай студийн хоёр гацуурыг чимэхэд бэлэн болсон байна. Дэлхийд дээр хамгийн гоё чимэглэлтэй, хамгийн гоё хүсэл мөрөөдөлт хэлсэн хоёр гацуур одоо манай студид байрладаг. Энэ гацуур маань туун удахгүй дахин нэгэн 4 ширхэг хүслээр би одоо чимэглэл маань нэмэгдэх нэ гэх юм үзэгчтэй. За битсэн хүсэл зорилго бүх зүйл нь биелэх болтугай. Оо ямар гоё юм бэ. Нилээн дээрх нь тавьчихдаг. Хоёр гацуур маань цоо шинхэн хүсэл тэмүүллээ. Тэр дахин нэмэгдлээ. Гайхалтай сайхан. Хүсэл болгонд биелэх болтугай зориг. Яа. Чи барилж байгаа гал тэргийг харж байна уу? Энэ гал тэрэг маань
Та бүхний 2025 онд та одоо за чиний 25 оны чиний тэр шийдвэр маш зөв байсан. Тэр үйлдэл маш зөв байсан. Чамд тэрэн чинь баярлаа гэд өөртөө баярлаа гэд өөрийнхөө хамгийн сайн хувилбарын энергийг шингээгээд энд ачаад явал. Энэ маань 2026 онд төрүүлж очиод та бүхнийг тэр их сайхан гайхалтай энерги чинь өшөө илүү ариун болгоод хүлээгээд байж гинэ гэсэн 26 төрүүл очсон. Энэ бол хаадраг. Монгол улсын маань төрийн талбай ирэх 2026 онд хаадраг дэлхийн нэртэй энэ кафе Улаанбаатар хотод нэгдсэний 10 жил болж байгаа. Одоо ирэх оны 26 оны 12 сарын 1-нд тэмдэглэнэ. Тэгээд энэ бол тусгай тэмдэг. Одоо луутай, илүү ажилтай. Тэгээд энэ Монгол улсын хамтлагтай, хаадрагтай ирэх жил 10 жилээ сайхан тэмдэглэнэ хаадраг. Туристуудын орох дуртай, монголчууд орох дуртай. Зөвхөн одоо кафе биш. Энэ ч бас entertainment-ийн төв, бас рок попын оддуудын музей, тийм ээ. Рок попын одоо бас тусгай рок шоп гэж яддаг. Тий. Рок бар гэж яддаг. Гэх гоё газар л да. Тэгээ энийхээ 10 жилийг Монгол Улаанбаатарчуудаа хамт сайхан тэмдэглэнэ. За жилийн дараа ирнэ. 26 онд л байж ин даа төрүүлээд хөдөлсөн. Замаас нэг дээрэмчд авчих болоо. Би өнөөдөр лаанаас ерөөсөө салахгүй ах шиг байна. Явчих уу? Би ингээд нөгөө өөрийгөө нөгөө асааж гэрэлтүүлээд лаачин гоё штэ эмхтэн айгу дуртай усан дорхтой ч юм уу эсвэл тайвшрахтаа лаа асаачдаг. Гоё өнөртэй л тайвшраал бодоол бясалгадаг тий. Тэгэхээр ингээд өөрийнхөө уран бүтээл за ингээд бодож байгаа бүх мөрөөдөл маань энэ лааны дүр шиг гоё ингээд нэх гоё тийм намуухан бөгөөд жигтэн тэгээд бас тэр гоё өнөр шиг ингээ гоё олон хүнд гоё сайн сайхны түгээгээсэ гэж хүсч бодож авчирсан. Гайхалтай маш олон хүнийг одоо лааны гэрэл шиг гэрлээр гэрэлтүүлж зайн сайхан тансаг өнөр шиг өнөрхөр одоо бүх сайхан мэдрэмжийг хөгөлсөн юм сайхан жил болоосаа гэж. Айгу романтик л байна л да. Ялчгүй энэ эмэгтэй хүнээ л энэ нарийн. За энэ ч бас нэг юм гоё эмэгтэй хүнээ л юм гараад ирлээ. Манай компанийн хувьд бол бас нэг том ой болно. Энэ нь бол Монголын одоо бүсгүйчүүдэд Францын одоо нэртэй Евроше брэнд Монголын бүсгүйчүүдэд танигдаж ингэж орж ирсний 30 жилийн болно. Тэгээд одоо 30 жил би Евроше бүтээгдэхүүний үнж хэрэглэгч нь. Тэгээд энэ бүтээгдэхүүнийхээ одоо дээжийг авчирсан байна. Тэгээд 30 жилийнхээ ойг хэрэглэгчтэйгээ хамтдаа эх онд сайхан тэмдэглэнэ. Хамтран ажилласан, хамт байсан 30 жил болсон юм юу шиж бод. Тий, одоо Монголд орж ирэх 30 хамгийн анхны дэлхийн брэнд Монголд орж ирсэн. За. Гоо сайхны брэнд. Тийм бахна. Тийм. Монголд бол хамгийн анхны за одоо нэг шинэ мэдээлэл бүгд анхаарлаа дуулна. Монголд хамгийн анх 30 жилийн өмнө Еврош орж ирж байжээ. Гоо сайхны салбарт. Цөм одоо манай октод бүсгүйчүүд за ер нь бүсгүйчүүд эрэгтэй хүн болгоны яар сарчилгаанд бас чухал байлээ тий. 30 жилийн турш хамт байгаа юм байна. За 30 жилийн өмнө төгөргий бас. Эх онд чих олон баярууд тохиох нэ. Hard rock. Еврош 30 жил. За бүгд гэрийн даалгавраа хийх заахаа. Гэрийн даалгаврыг хэлж. За бүх юм цаг хугацаатай байдаг. Тэгээд амьдрал ч гэсэн цаг хугацаатай. Бидний орчлон ороод дэлхий дээр байх маань цаг хугацаатай. Тэгээд цаг хугацаатайгаа уралдаж зөндөө сайхан зүйлүүдийг одоо хамтдаа одоо энэ байгаа амьдралдаа хийгээрээ хийж байгаасай л гэж бодож цаг бүр яа. Цаг хугацаа жаргалыг тавьчихын цаг хугацаа бас гуниг гутрлыг идгэн цаг хугацаа бүгдийг шийднэ. За гайхалтай сайхан бэлэгдэлтэй олон сайхан ачаатай тийштэй боллоо. Эдгээр маань бүгдээрээ сайхан та бүхний гоё сайн энергийг шингээгээд 2026 онд та бүхнийг хүлээж их болно. 26 онд бүгд одоо лааны гэрэл шиг, тод гэрэлт шиг сайхан гэрэлтэж сайхан өнөртэй гоо зөкслөнгээр дүүрэн хард рок шиг юм дэлхийд олон тархсан цаг хугацаанд амьдсан юм гайхалтай сайхан өр бүтээлтэй жил байх болтугай. За одоо ийм сайхан гайхалтай бэлэг өгсөн, ийм сайхан гайхалтай нэвтрүүлэг болж байгаа юм чи та бүхэнд одоо гарын бэлгээ гардуулъя. Одоо гарын бэлгээ ингэнэ. Өнөөдөр бас ийм спешиал дугаар юм чи Наран группийн маань 35 жилийн ойд тохиож байгаа. Наран группийн 35 жилийн ойд одоо ирсэн зочид болгондоо 35 жилийн ойн хүрээнд байгаа юм гарын бэлгийг гардуулдаг. Төлөв брендийн маань юм өстэй бодог байдаг юм байна. За энэ амт топ bean, топ гэж юм.
За нэстэ энэ бас маш олон жил болж байгаа тийм. Жохон багтал бид нар баг багт л байсан шүү дээ. Айгуул дуртай. За энэ Evelyn маань хувцсуу засдаг өнөртэй юм биш үү? За энэ бас их гоё зүйл нь. Өвөл чи одоо нэрээ утаа одоо нотгны маань өнөөс хэцүү шүү дээ. Яг хэлэхэд бол за нас л хоо сайхны бошгүй энэ их чи юу вэ? Еврошегийн бүтээгдэхүүн байна. Шиг шүү. 30 жил бид бүхэнтэй хамт байгаа Еврошегийн бүтээгдэхүүн. За энэ бас адилхан Еврошегийн бүтээгдэхүүн байна тийм ээ? Тийм байна. Энэ за мэдээж энийг бол мэднэ. Шингэн жимс. Гранин. Энэ нөгөө биеийн тосон. Доолжин жимсний жуус байна. За тэгээ дээрэс нь энэ доктор чи яас их юм байдаг гэсэн юм. Дааж манад очиж хүү ямар их байдаг вэ гэдэг нэрэл за энэ салбирдаг мөн адил Evelyn брендийн маань дадаа бүтээгдэхүүнийхэн дээжүүд байна. За энийг л асуух гэдээсэн. Энэ наран хөөмийн наран хөөмийн бэлэг үү? Наран хөөмийн бэлэг. Наран хөөмийн бэлэг. Нэг хүмүүс санах энэ юу ихээр хараад задлаад үзээ. Хоёр хос алчираа тийм ээ. Оо зүг. За энэ бэлэгнүүд байна. За тэгээд наран группийнхаа 35 жилийн баярын мэндийг хүргэе. Амжилт бүтээлийн дээдийг хүсье. За баярлалаа. За ингэ. Өлийн бүгдэнд нь байгаа дөө. Дэлгээр дүүрэн бэлгтэл харихад Тэгэхиндээ. ямар юм бэ? За тэгээд Дуртай шүү. дээрээс нь бэлэг дуусаагүй. Энэ миний Викторийн баруун тал бол өстой баян байгаа үстэй. Хамтрагч манай нэвтрүүлэгтээ хамтрагч Жүрүр Бекригийн маань гарын бэлэг бүтээгдэхүүний дээж. За мэдээж одоо юм амттай Яасч гоё утсаатай тий. тэгээд энэ ууц савн өстой гоё байна. Гоё маань чиг маань байна. Үнэр нь бүр янз бүр. Энэ нэвтрүүлэгтээ энэ өөрөөсөө нэг дугаар зочноор орж байгаа. Ийм артизан баг гэж ийм сайхан бүтээгдэхүүн нь байна. За тэгээд энэ олон төрлийн доор байгаа. Айгуу ийм тансан зүр үржим бол одоо тэгэл за энэ зүр үрийн маань энэ бекери, кейк бекеринууд байна. Ийм сайхан. За ийм сайхан бүтээгдэхүүний дээжийг манай хамтрагч зүр үр брэндийнхэн маань зочид маань зориулж барьж байгаа байна. Баярлаа. Энэ уут нь нэрээ ямар гоё юм бэ? Аз жаргалаа хуваалцъя. За цагаатаа хуваалцъя бүгдээрээ. За баярлалаа. зөндөө би Халуунаа барьдаг уут шүү надгсан. Оо за бүр. Одоо ер нь бол машин дотор тийм машинда юмнуудаа хийгээд аваа. Амен. Их хэрэгтэй дээ. За дараагийн доор яг зочноор орно доо. Замжаагаад орё доо. Замжаагаад орно доо. За тэгээ тун утга 2026 он шинэ бүхний эхлэл бас амжилт бүтээлийн эхлэл бас 26 он маань айлшил ирэх чинь. Өнөөдөр ийм үнэтэй сайхан эрхэм үнэтэй зочид ах эгч нартайгаа хамтдаа суугаад цагийн өнгөрүүлсэндээ гайхалтай сайхан яриа өрнүүлсэндээ бид хоёрын хувьд бол маш их одоо авааштай, талархууштай өдөр боллоо. Та бүхэндээ маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн. Үргэлж та бүхнээс одоо Батаахаас Алтай хичээсээ үргэлж өдөр дүүрэл авч урдгийнхаа замыг яадаг. За ийм хоёр сайхан мундаг гайхалтай 35 жилийн хөдөлмөрөө хоёулаа сайхан төрдөө өнсөл зингрийн мелотон зогсож байгаа юм сайхан гайхалтай хөдөлмөрч юм ах эгч хоёртойгоо танилцсандаа маш их баяртай байна. баярлалаа. За тэгээд хэдүүлээ. Гавьяатын юунд баяр дээр манай хамт олноос бэлгэлсэн. Одоо энэ мерси шоколада та бүхнийхээ донд ингээд задлъя. Ерөнхий ивент тэтгэгч Наран групп таны хамгийн сайн сонголт. Ивент тэтгэгч Mobicom My Mobi хэрэгтэй бүхнийг багцлав. Хамтрагч Practical даатгал хамгийн найдвартай хамгаалалт. Хамтрагч Жүрүр аз жаргалаа хуваалцъя. Манай студ бол одоо нэгэн айл Нэгэн гэсэн үг, нэгэн өрх гэсэн үг. Тэгээ өнөөдрийн манай Дүүр шапасыг авсан. Яста яг оргоор. хамгийн чанарын дэд өвшөнд буудлаад Тэглээ.
Онцгой юм шүү. Уг нь гайгүй болсон өнөөдөр алдчихсан. Яа юу Монголын бас гэргүй шүү. За хоёр дүүдээ сайн сайхан. батар жоох юм шиг зогч. За тийм. За тэгээд манайх бол одоо манай студ бол нэгэн айл нэгэн өрх хэсэг өнөөдөр бол манай өрхийн тэргүүнээр Волтед ах маань ажиллаж одоо бид бүхэндээ зориулаад за үзэгч хүмүүндээ зориулаад сайхан мэдлэгээ төвшүүлж төлөөлж бид бүхнээ төлөөж айл гэрийн эзэн болон үг хэлнөө хэмээн өсч байна. За ирж байгаа 20 үдэж байгаа 25 маань аз жаргалаар дүүрэн сайхан байлаа. Амжилт бүтээлээр бас дүүрэн байлаа. За ирж байгаа 26 мөн одоо бид бүгд хамгийн гол нь эрүүл энх байж бүгдээрээ эрүүл энх бол бүхэн бүтэн эрүүл байж ажлын өндөр амжилт хүс аз жаргалаар бэлхэн байхын үлжийтэй сайхан эрүүлийг дэвшүүлж байна. За энэ гайхалтай сайхан дугаарын маань одоо тайзыг чимж Монголын гавь жүжигчин дуучин алтан цэцэг эгч маань айдуу нэмжлэхээ өрөх болно. Лацгаано. Зөөлөн цагаахан цас өдрөн бусаар сэтгэл дүргээд энэ л цас өдрөн бусаар миний хайрын дуу чамд хүргэн харанхуй төрөн бодолсаар гинэт гэрэлтэй золгох шиг миний дотор тэрэл гэрэл асан асар намай гэрэлтүүлнэ хайртай гэдгээ надад хизээч мартахгүйгээр үргэлж надад хайртай гэж шивнэж зөвлөн бодрон боо цасан шихгүй алгуурхан боосаа чамайг минь санагдуулнаа. Хизээч мартахгүйгээр үргэлж надад хайртай гэж шивнэж зөвлөн бодрон боо цасан шишгүй алхуурхан боосаа чамайг минь санагдуулнаа. Хайртай гэдгээ надад хизээч мартахгүйгээр үргэлж надад хайртай гэж шивнэж зөвлөн бодрон боо цасан шишгүүд алхуурхан боосаа чамайг минь санагдуулнаа. Чамайг минь санагдуулнаа.
Баярлалаа үзэгчдээ. SPD-ийн сабын 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар гайхалтай сайхан зочдтой ад шаргалаар дүүрэн үзэгч та бүхэнд хүрлээ. Дараагийнхаа дугаараар эргэн уулзлаа түр баяртай. Та бүхний гэр бүлийн гишүүн болгон цаг минут секунд болгон ад шаргалаар дүүрэн байх болтугай. Happy 31 шинэ оны мэд хүргэе. Бүгдэнд баярлалаа. цагийн хоц